Одоо ярьцгаа огшоо. Өсөө ярьцгаа аваад ирсэн. Наата жоо дааш байлаа. Дөрөв баатаад ингээд будагныхаа хэмжээд бүр хөрөхгүй гаргахгүй. Одоо ч бүр 50 грамтай бүр хөрөхгүй байх магадaltaй. Хэрвээ нөгөө Монгол хүмүүс амар өсгөн явуулж байгаа юм даа. Жишээлбэл тэр хүн хизээс одоо Европ хүмүүс баг тийм амар өсгөн ширүүсэн байхгүй. Энийг Европ хүмүүс болчихсон гэдэг. Одоо хөрөхгүй байх магадлал бол өндөр болчих чаахгүй. Тэгээ хөрөхгүй байгаа болохоор үсийг 4% байгаа даа юм биш үү? Хөрөхийн тулд үс чинь нойтон байх хэрэгтэй заяа. Тэр Монголын арга заяа. За. Үсийг нойтон хилтэй алах хэрэгтэй. Тэгээд удаа маш нэрээр нэгт юм байж хэрэгтэй. Тэр Монголын арга. Одоо байгаа байлаа гэсэн цацаа зүр аргагүй. Тэртээ тэр өдөр баг одоо баг үйлдвэрлэж тэр үйлчлэгч энэ бол миний үсэнд үргэлж гэсэн мэт хөрөхээ зүр арга байхгүй. Хөрөхгүй гэж нэг амар тусаад ярьчихгүй ш. Будагны ачаал бүгд тэгээ будаад мэдээж 24 цагтаа угаахгүй тий. Шампунь хэрэглэхгүй шүү дээ. Багшаа будаг төсөө 30 минут байлгадаг үстэй өгсөө. Тийм. 30 минут тий. Будаг чи өөрөө дотор найландаа шампуньтай байж байдаг учраас одоо жоохон ингээд нэг 2 хоног угаагаагүй жоохон төстэй юм үсэн дээр тэрхлээхэд шампуньтай угаасан юм шиг хөржээгээр лацсан байдаг байхгүй ойлгосон. Тэгээ будаг чинь үсний гадна талын хайсан дахраа тий. Мэдээж үсний бохирдол хайсан дахраан дээр л байна уу гэхээс биш халтсан дахраан дотор хэрэг байхгүй тодорхой шүү дээ тий. Тэр мэдээтэй. Тэгээ бүгнээс татгалдаг өгний хэсэг нөгөө мэдээж юу таагаа. Хөтлөгтэй. Бодог төсөлтэй угаадах тэр бүр зарахгүй гэсэн юм уу? Тийм. Тэгээ. Будаг. Тэгээд хэдийн төсөл хүн болгоно нөгөө нэг толгой дээр даралтын ингээ ойлгохгүй нэг хараад ойлгохгүй. Тэгэхээр хэдийн нөгөө ажил дээр орох хичээл дээр танаас би толгойн даралтын мэдрэмжийг ингээ даад ингээ яаж харахаар уу яг ингээ хаглаад яаж дараад аваад гараа ингээл байгаа юм шиг байна тий. Тийм л юм да. За. Баштай сайн битээрээ. Багш.